Монгол уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулаарлаас 2 дахин их байна. Тодорхойлох юм бол сүүлийн 80 жилийн хугацаанд Монгол орны агаарын температур 2.4 градусаар дулаарсан. За тэгвэл дэлхийн дулаарл 1.2 градус байгаа юм. За энэ нь өндөр уулын бүсэд амьдардаг зэрлэг амьтдад нөлөөлж байгаа юм. Судалгаагаар Монголд биеийг үйдсэн цоохор ирвэс 953 байгаа. Уур амьсгалын өөрчлөлт энэ хэвээр үргэлжлэх юм бол 2100 онд ирвэсийн амьдрах нутаг хумигдсаар өндөр уулын зөвхөн оройн хэсгэл үлдэх судалгаа гарчээ. Цоохор ирвэс нь нуугдмал харагдах нь ховор амьтан. Тиймээс түүнийг судална гэдэг амаргүй. Харин эрдэмтэд 2017-оос 2020 оны хооронд Монгол орны цоохор ирвэсийн тоо нөөцийн судалгаа хийжээ. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цоохор ирвэсийн судалгаа хийсэн анхны улс болж бусад улсад сайн туршлага болсон байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлт хамгийн том аюул болоод байна. За ирвэсийн өөрийнх нь амьдрах орон гэр нь өндөр уулын бүс нутагт мэдээж уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл бас нэлээд өндөр нөлөөтэйгээр ажиглагдаж байгаа. Ялангуяа тэнд байж байгаа мөнгө цас хайлах энэ процесс бол асар их хүчтэй ажиглагдаж байна. Ялангуяа энэ нийт тархас нутгийн хэмжээ байна 39%-аар буураад магадгүй Монгол орны энэ Алтай өндөр уус маань ирвэсийн хамгийн сүүлчийн оршин тогтнох энэ орон гэр болж үлдэх ийм эрсдэл байна гэсэн дүгнэлтийг бол гаргасан байдаг. Судалгааг 6 жилд нэг удаа хийдэг тул энэ жил дахин хийхээр төлөвлөжээ. Дэлхийн хэмжээнд сүүлийн 50 жилийн хугацаанд зэрлэг амьтдын тоо толгой гамшигын хэмжээнд буюу 73%-аар буурсан байна. Энэ нь жилд дунджаар 2.6%-аар буурч байгаа үзүүлэлт юм. Тэгвэл Монгол орны хэмжээнд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдсан ч зэрлэг амьтдын тоо толгой буураагүй үр дүн гарчээ. 2006 онд биднээс анхны улаан дансны үнэлгээ хийж хагаад 3 зүйл амьтныг бол устдах эрсдэл гэж үнэлж ирсэн. Одоо та бүхний хамгийн сайн мэдэх мазаала баавга, хавтгаа тийм ээ. За тэгээд тах гэд. Тэгээд энэ 3 зүйл амьтан дээр биднээс хамгаалал үйл ажиллагаа дээрэс нь өвөл жишээлх юм бол тижээл дээр тавьж өгдөг юм их ажлууд хийдэг. Та бүхэн сонсч ирсэн баг. Энэний үр дүн зөвхөн 2025 оны байдлаар хэд биднээс 2 зүйлийн устдах эрсдлээс гаргаж чадсан гэсэн. Тэгэхээр энэ бол ерөөсөө бас биднээс нэлээд сайн хүлээж байгаа үр дүнгууд байна гэсэн тийм. Монгол улс 1972 оноос эрвэс агнахыг хуулиар хоригдсон. 1993 оноос олзуурын ангийн зориулалтаар тусгай зөвшөөрөл олгодгийг зогсоожээ. Цоохор ирвэс нь өнөөдөр устдаж болцсошгүй төрөл зүйлд ордог амьтны экологи эдийн засгийн үнэлгээгээр 22 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Мөн салбарын сайдын 2025 оны тушаалаар цоохор ирвэс хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталгаад байгаамаа.